Одоо мөрдөгдөж байгаа хуулиар гэмт хэрэгт хамаатай гэж үзвэл шууд сэжигтэн гэх статуст оруулдаг байсан. Ингэснээр байцаагдах, саатуулагдах эрх зүйн орчин бүрддэг байсан. Харин шинэ хуулинд нотлох баримт дээр тулгуурлаж байж сэжигтэн үгийг тогтооно. Тэгвэл сэжигтэнд ямар хүнийг тооцох вэ? За гэмт хэрэг үлдэж байхдаа газар дээрээ баригдсан эсвэл мөрдөн байцаагч нотлох баримтаар шалгах хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд сэжигтэн болно. Хэрэг толбогдолтой байж магадгүй гэсэн таамгаар шалгах ажиллагаа явуулдгийг боловсруулах юм байна. Ихэнх энэ хорж шалгаж байгаа зүйлүүд бол сэжигтэн гэдэг үе шатн дээр яллагдагчаар татахын урталд болдог энэ процессыг бол алга болгосноор жинхэнэ бодитоогоор хэрэг нотлогдоод ирсэн тэр төвшингээс эхлээд хорих хэсэг асуудал шийдэхээр энэ хуулинд заасан байж байгаа. Энэ журмаар шалгах ажиллагаа явуулснаар хэргийг нотлохдоо мэдүүлэгт тулгуурладаг, сэжигтнийг дарамтлагдаг тогтолцоо өөрчлөгдөнө. Мөн мөрдөн байцаалтын шатанд хорих хэсгийг шүүх хурлаар шийддэг болох юм. Хүний мэдүүлэг хам хум аваад мэдүүлгээр нотлогдсон гэж аваачаал тасалдаг. Энэ зүйлийг хаахын тулд бид нар энэ нотлох баримтыг бодиттой байлгах, нотлох баримтыг үнэлэх, нотлох баримтаар баримт дээр өмгөөлөгч маргах эрх процесс хэргийг буцаахаас эхлээд олон зүйл энэ хэргийг дахин сэргээхээс эхлээд энэ бүхэн болвол одоо шинэ хуулинд орж ирсэн энэ зарчмууд бол нотлохооны процессыг нэгэнт л одоо хэргийн бодит үннийг тогтоох энэ зарчмаар явж байгаа учраас нотлохооны процессээр онцгой анхаарсан. Сэжигтэн гэж батлахын тулд мөрдөх ажиллагаа явуулах эрсдэл бий. Энэ нь цаашлаад ямар ч хүнд мөрдөх ажиллагаа явуулах боломж үүсгэж байна гэж гишүүд үзэж байгаа юм. Чимээгүй чагнаж байгаад нэг өдөр бүгд баримт уншаад ачаад аваа явчих юм биш үстэй гэж. Тэгэхээр энэ нөгөө гүйцэтгэх үйл ажиллагаа чинь субъектгүй ингээ бичигдчихлээр ёстой яг л чимээгүй чагнаж байгаад нэг өдөр аваа явчмаар юм шиг л уншигтаад байна л да. Үндэслэл муутагаар сэжиг таавгаар аваач шалгадгийг хагаа ичих юм бол захиалсан байна уу захиалаагүй нь ямар ч нөхцөлд хүнийг бол үндэслэл муутагаар хорж шалгадаг янз янзын одоо байдлаар эрхэн хязгаарладаг зүйлийг алга болгоснороо бол одоо энэ асуудлыг шийдлээ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл утас чагнах, ажиглах гэх зэрэг гүйцэтгэх ажиллагаагаар сэжигтэн тогтоохгүй, заавал прокурорын зөвшөөрөл шүүхэн шийдвэрээр гүйцэтгэх ажиллагаа явуулах юм а.